Хүлээгээрэй. Тэр яг ард нь яг хэм байна. Та нар харж байна уу? Энэ хүүхэлд нэг л амар эвгүй харагдаад ах юм. Удаа харж чадахгүй ч юм шиг. Гэтэ энэ зураг харангуул нэг кинон дээр нэг харийн биет ирэнгүүт та нар ихтэй сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Эцэг хоёрын зүгээр л нэг ингэн зураг. Гэтэл хол дагшин цэцэг дүрс үзгсэн бүхнийг өөрчилсөн. Үүгээр зогсохгүй танд аимшигт түүхтэй маш олон зургуудыг одоо үзүүлэх болно. За, hi guys, дараагийн бичлэндээ тавтаа морил. За, маш олон хүмүүс миний өмнөх дугаарыг коммент сектээр нь part 2-ыг хийж өгөөч гэсэн маш олон комментууд бичсэн байсан. Тийм учраас та бүхнийхээ хүсэлтээр гар утасны камерт дүртсэн хачирхалтай бөгөөд аимшигтай цувралынхаа part 2-ыг яг энэ цагт хүргэж байна. За тэгээд part 2 дээр part 1-ээс илүү ийм байх боломжтой юм уу гэмээр маш сонир юмуд гарч ирэх болно. За олон юмрэл л бичлэндээ орё те. Бичлэглээс өмнө лайк дараа саппорт битэн мартаарай. Энэ дугаарыг бэлтэн хүргэж байгаа юм шүү. За одоо бичлэндээ орцгоё. За бүгд эхний баримтанд орцгоё. Бүгдээр Маша багуу гэдэг Google-ийг нэг бол мэднэ. Баавга ямар гоё нэлдэг, ямар гоё найрсаг үлээ. Гэхдээ бүх баавга тийм байдаггүй. 2014 оны 9 сарын 21-нд 22 настай оюутан Дар Петов найзуудаараа Америкийн нэгдсэн улсын Нью Жерсийн Апуа Пересивер гэдэг явган аялал гарсан байна. Гэтэл ой дотор 130 кг жинтэй хар баавгатай таарсан байна. Тэр гайхандаа зураг дарах мөчөд баавга уурлан дээрс тэр бүгд цухтаасан. Найзууд нь хэдий амьд үлдсэн сүүлчийн удаа тэр чулуу руу авирч байхдаа харагдсан байна. Цагдаа нар хэдэн цагийн дараа түүний цогцыг ойролцоонд байсаар байсан баавгатай хамт олсон. Түүний гэр бүл болон цагдаа нар түүний гар утаснаас маш сонирхолтой зүйлийг олсон. Тэр нь юу вэ гэхээр тэр нас барахынхаа яг өмнө баавгатай хамт даруулсан сүүлчийн зургийг бид нар олж харсан байна. Тэгэхээр үхлийн өмнөх зураг гэдэг нь энэ үү? Ихтэй харамслаа бүх баавга нар Маша баавгагийн баавга шиг найрсаг байдг нь харамсалтай. За хамтаа дараагийн баримтанд орцгоё. Хайрладаг зүйлээ хүн өөрийн гараар хөнөөвөл тэр хүн үү эсвэл аратна уу? 1918 онд уран зурагч Оскар Кокошка дэлхийн 1-р дайнаас буцаж ирэхэд хайртай бүсгүй нь өөр хүнтэй болсныг тэр харсан. Уран бүтээлээ түүгээр урамшуулдаг байсан тэрээр салсныхаа дараа хүүхэлдээ урлаачид хандан хуучин амрагийнх нь яг хэмжээтэй хүүхэлдээ хэлгсэн байна. 1919 онд бэлэн басан хүүхэлдээ нь хөвөн модны хүртэс хунгийн өдөн арьстай царайн амьгүй аимштай төрхтөө харагдсан байна. Энэ хүүхэлдээ нэг л амар эвгүй харагдаад ах юм. Удаа харж чадахгүй ч юм шиг. Оскар тэр хүүхэлдэйг үдшилэг дүүрийн тоглолтод хүртэл байнга авч явдаг. 80 гаруй зураглалаар түүгээр дамжуулан зурсан байдаг. Харин 1920 онд хүүхэлдээ намайг имчилсэн гэж бичээд том үдшилэг хийж түүнийг сайхан хувцлуулж үзүүлээд архин цогцсон үедээ толгойг нь тасдаж улаан дарс цутхан түүнийг сүйтгэсэн байна. Гэтэ хүүхэлтэйгээ яг л хүн шиг хэмжээний хайрладаг байсан хүн яагаад хүүхэлтэйгээ толгойг нь тасдаж улаан дарс цутгана гэж. Та цолгоос хүмүүсүүдийг бол мэдэх байх. Хэрхэн дандаа амьтанд хичээдэг. Одоо энэ хүүхэлтэйний оронд тэр ингээ нохоо байлаа гэж бодъё л да. Тэр хайрладаг тэр нохоогоо өөрийнхөө нүдэн дээр толгойг нь тастаад улаан дарс цутгана гэвэл ийм том үдшилэг хийчингүүтлээ ийм үйл гарна гэдэг бол эргэн тойрныхон хүмүүс юу гэж бодсон бол. За хамтаа дараагийн баримтанд орцгоё. 1975 оны 8 сарын 20 Калифорнигийн Sequoia үндэсний паркт 18 настай Майкл, 15 настай Мэри, 12 настай Шон нар уулын оргилд гарч эрмэгц арьсан жиргэлзэж үс нь босож Майклийн бөгчн хүртэл дуугарч эхэлсэн байна. Тэд инээдтэй явдлыг зураг дарж авахулсан боловч бодлогын мөндөр орж эхэлсэн. Өчтөө цахилгаан тэр үед тэднийг онсон юм байна. Баз босгод гуруулаа амьд үлдсэн Шон 3 дугаар зэргийн төлөвлөлд авч энэ зураг нь өнөөдөр цахилгаан аянгийн аюулыг сануулам сургамжийн жишээ болж үлдсэн байна. Гэтэ энэ зураг харангуул нэг кинон дээр нэг харийн биет ирэнгүүт нэг юм хачирхалтай дүрсүүд ингээ анзаараад байдаг шүү дээ. Нэг ингээ чулуун муулуу тийшээ хөвж мөвөл тэ. Тэр эрийг харангуул яг л тийм үйлдэл шиг харагдаад байна. Гэтэ учир шалтгаан нь бол тайлбарлаг үйлдэлсэн байт юм байна. Та нар юу гэж бодчих вэ? Коммент дээр бичүүлдэгээрэй. За хамтаа дараагийн баримтанд орцгоё. 1998 оны 8 сарын 15-нд Хойд Ирландын Ома хотод нэгэн энгийн гэрэл зураг түүхэн аимшигт мөчийг мөнхөлсөн байна. Ард түмэн зам дээр бөөгнөж байхад улаан автомашин дэлбэрч 29 хүний амь нас үргэлдэж 220 хүн тухай шархацсан. Энэ явдланд Travelers хэмээх мөргөлдөөний хамгийн олон хүний амьд хүрсэн террорист халдлага болсон. Зурган дээр байсан 2 хүн амьд гарсан ч тухайн мөч Ирландын их тайвны үйл явцын эргэлтийн нэг хэсэг болж үлдсэн юм байна. Гэхдээ 29 хүний амь насыг авч удсан 220 хүн шархацсан энэ үйл явдлын зургийг ингээл хадгалаад байна гэж юу? Энэ зураг бол нэлээд эвгүй түүхийг өгүүлэхээр л зураг байна да. За хамтаа дараагийн баримтанд орцгоо. Мууртад оруулсан зураг болгоны ард тийм сайхан түүхүүд өрнөд байдаггүй. 2019 онд интернетийг шуугуулсан эмхтэй мууранд хашгирч буй мем олонний бүтээл бол болж
бүрэнсэн. Гэхдээ энэ нь болохоор хоёр тустай зургаас бол бүрдсэн байдаг. Цагаан мөр нь Smuts Канадагийн Оттавагаас, харин гашгирч буй эмэгтэй нь болохоор Beverly Hills-ийн од Taylor Armstrong. Гэвч тэр зурны ард аимшигт бодит түүх нуугдаж байсныг төдөлөх хүмүүс мэдээгүй байсан. Нөхөр нь түүнийг удаан хугацаанд бие мах бодий болон сэтгэл зүйн хүчирхийлэлд оруулж улмаар ТV шоуны явцад түүний нууц олон нийтэд дэлгэрсэн. Дараа нь болохоор нөхөр нь амиа хорлсон бөгөөд энэ бүхнийг үзэгчид зүгээр нэг драм мэд харсан эмгэгтэй зүйл болж өнгөрсөн. Өнөөдөр Taylor гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж аз жаргалтай амьдралыг зохицлон бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Гэхдээ энэ зурнаас харах юм бол тэр эмгэгтэй ямар хүчирхийлэл тавтаж байгааг хүмүүс бол анзаараагүй гэх нь аргагүй л дээ. Хүмүүсд чинь гунгаа нууж гаднаа инээдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас энийг үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд зүрх сэтгэлээ хамгаална гэдэг бол номер 1 хийх алхам юм шүү. За хамтаа дараагийн баримтанд орцгоё. Инфлюенсер дэлхийн од хүний эмүнэл төгсгөл. 2018 онд Instagram-ийн од адал явдал хаагч Джеймс Петроса өөрийн Pepper PA24 Comanche онгоцоор найзуудаа Лас Вегас руу аваачиж аялуулахаар явсан байна. Гэвч онгоц нь 135 фунтаар илүү жинтэй байсан. Мөн дээрээс хүндийн төв нь хит хоошо байсан учраас онгоц тогтворгүй болж эхэлсэн. Хөөснөөсөө ердөө 70 секундын дараа онгоц удирдлагаа алдаж гольфийн талбайд осолцсон. Харамсалтай нь энэ үйл явдлын дараа хэн ч амьд үлдээгүй. Хожим мөрдөн байцаагч нар юу гэж дүгнсэн бэ гэхээр туршлагагүй жолооч мөн дээрээс хитэг ачаалттай байсан. Тийм болохоор техникийн гэмтэл гарч одоо онгоц осолцсон гэсэн тайлбар өгсөн байна. Уул нь найзуудаа гоё аялуулъя гэж ботсон юм байна штэ. Гэтэ найзууд нь хитрхи олон найзууд байчтэй. За хамтаа дараагийн баримтанд орцгоо. Жоохон эвгүй зургууд хамтаа орцгоох уу. 2014 онд Reddit хэрэглэгч Хорвартын уулын аяллаас буцаад гэрлүүгээ гарч явах үедээ зургуудаа шалгаад нэг зүйлийг гайхсан байна. Анх харахад энгийн зураг. Гэхдээ хүлээгээрэй. Тэр яг ард нь яг хэм байна. Та нар харж байна уу? Хамт байсан хүмүүсүүд нь тэр өдөр ойд хідүүлэхний байсан гэдэг бүр үнэхээр тангарсан юм байна. Зургийг шинжилж үзэхэд Photoshop-ын ямар ч уулмөр бол олдоогүй. Манан дундаас хэн нэгэн үнэхээр ажиглаад байсан уу? Эсвэл энэ бүр зориуд тавьсан тийм залмих байсан уу? Энэ одоо хүртэл тодорхойгүй байсаар хэвээр байгаа юм байна. Гэхдээ та нар бодоосаа та нарын нэг зурны ард ийм хүн байвал бүр унтаж чадахгүй зү яаж утсан ч. За хамтаа дараагийн баримт руугаа орцгоё. Хүнийг үгүй хийж болох урих бэлдсэн байшин гэж та сонсч байсан уу? Reddit-ийн Decaying History-д нийтлсэн нэгэн хуучин байшин. Энгийн хуучин овоохоо мэд харагдавч хаалганы бариулт нь цэглэгааны шугамтай холбоотой утас ороосон байсан. Хэн нэгэн хаалгыг баримгц дороо шатна. Яагаад тийм өрөх тавьсан бол зарим нь энэ газарт хууль бус лабораторийн туршилт хийж магадгүй гэсэн таамаглал төвшүүлсэн байна. Бариулаас нь бархалт төдийд шатна гэж тэ. Нэр тэр газар нууц лаборатори байсан уу эсвэл зүгээр санаандгүй явдлаар утас нь орооцолтой тэр бариул дээр хүрсэн үү? Хэрвээ энэ бариулаас үнэхээр барай шатах юм бол хүнийг одоо үгүй хийгэж болтугай энэ лабораторийг нуух мянган шалтгаан дотор нь байгаа гэсэн үг. За хамтаа дараагийн баримт руу орцгоё. Дэлхийн ертөнцийг шуугуулж байсан аимшигтай үйл явдал руу эргэн дурсцгаая. 1976 онд сүнс судлаач Нью-Йорк дахь Amityville-ийн хотын 112 Ocean Avenue зураг авч байхдаа хоёр давхрын хонголд байхсгүй нэгэн хүүгийн дүрсийг баримтжуулсан юм байна. Хачирхалтай нь жилийн өмнө энэ байшинд бүхэл бүтэн гэр бүл амиа алдаж байсан. Үлдсэн түүх нь айдас, цуурхал, үнэн худлын огтлцол болж дэлхийд даяар тархсан. Тэгэхээр энэ зураг бол тухайн үед бол мөнхийр Томасыг авч хүмүүсийг бол оронгоор нэргүүлж байсан. Та нар ихтэй сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? За хамтаа дараагийн эвгүй гэмээр хачирхалтай баримт руу орцгоё. Энэ зургийг харах юм бол та бүгд зүгээр л энгийн эцэгхийн хайрыг агуулж байгаа зураг харагдаж байна уу? Гадна төрх гэдэг бол хэнийг ч хуурах боломжтой байдаг. 1974 онд Хойд Каролинд Сандра Брандбург сүмд уйлд суухад инээнэлсэн нэгэн танихгүй залуу түүнд хандаж юу болсон тухайг нь асуусан. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдэд шуурганы дараа төрийн хараанд өгөхөөсөөр сонголтгүй болсон тухайгаа түүнд хэлсэн. Тэр залуу өөрийгөө Брэндон Уильямс гэж танилцуулж түүнтэй гэрлэж хүүхдүүдээ хамтдаа өсгөнө гэж амласан юм байна. Сандра түүний амлалтанд найзснаар гэрлэж 3 хүүхэдтэйгээ Техасын зүг нүүсэн. Гэвч удалгүй Сандра хууль зөрчин 7-оос 11 дэлгүүрт буруу чек бичсэн тул 30 хоног хоригдсон бөгөөд энэ хугацаанд хүүхдүүдийг нь шин нөхөртөө даатхан үлдээсэн байна. Харин суллагдсныхаа дараа гэр рүүгээ очиход гэр нь хоосон, гэр нь бүр аллаг болсон харагдсан байна. Тэрээр сүүлд 2 охиноо орон нутгийн асрамжийн газарт олсон ч 6 настай сүүлс нэг нөхөр нь хулгайлан авч цугцсан байна. Түүний жинхэнэ нэр нь болохоор Franklin Delano Flood гэж нэрлэдэг байсан. Энэ хүн нь болохоор олон удаа нэрээ сольж хүчирхийлэл үлдэж байсан хамгийн аюултай хүн тухайд байсан юм байна. Flood Susan-ыг авч Oklahoma хот руу нүүж өөртөө Warren ба Sharon Marshall гэж танилцуулсан. Гадаад ертөнцид тэр бол хайртай аав мэт боловч үнэндээ хүчирхийлэгч байсан. Сандра цагдаа нарт хандсан ч түүний ах дүүгийн эрхийн хүрээнд
Флод бол хүүхдүүдийг авч явах бүрэн эрхтэй нэгэн гэж хүлээмжшүүлсэн байна. Сүүсэн нь одоо Шерон гэж нэрлэгдэж сургуультай амжилттай суралцаж агаарын сансар судалцын тэнхимд суралцах тэтгэлэг хүртсэн байна. Гэвч Флод түүнийг сургуультай явахыг хориглон Флорид руу жүжигчин болохоор албатан шахсан байна. Хамгийн амар нь тэр охин 16 настайдаа жирэмсэн болж 1988 онд төрүүлснийхээ дараа Флод түүнтэй гэрлэхээ амласан байна. Флод өөрийн болон Сүүсний нэрийг дахин сольж одоо Caloris Hughes Tanya гэж нэрлэгдэн энгийн гэр бүлд амьдарч байсан юм байна. Гэвч Сүүс нь болохоор дотроо энэ амьдралаас залхаж коллежийн оюутан бие буурагтай уулзаж гисэн. Түүнийг даган турсан хүүхэд нь Кивигийн байх бүрэн магадaltaй байсан гэж үзсэн. Гэвч удалгүй хамгийн аимшигтай зүйл болсон. Сүүсэн буюу Таня гудамжинд ухаангүй олдож эмнэлэгт хүрэгдсэн боловч нас барсан байна. Цагдаа ихэндээ автомашины осол гэж үзсэн ч гэмтлүүд нь тохирохгүй байсан тул Флод хамгийн ихний сэжигтэн болж үлдсэн. Хүү Майкл нь насамжийн газарт орсон ч дараах 4 жил цагдаа нар Флодыг ялаар шийдэх боломжгүй байсан учраас 1994 оны 9 сарын 12-нд Флод Майклийн сургуулийн нөгөөд рүү орж хүүгийн хулгайлсан бөгөөд улсын хэмжээнд 90 сурвалжлагдаж эхэлсэн. Түүнийг 2024 онд Кентукки мужид баримтжилсан ч Майкл нь дахин олдоогүй байна. Флод ярихаас татгалцсан ч цагдаа нар түүнд холбогдох өөр хэрэгүүдийг илрүүлсэн байна. Тэгэд болоогүй 1989 онд Тампа дахь нэгэн залуу бүсгүй Чарльз Кесо алга болсон бөгөөд Флод түүнтэй холбогдсон байж магадгүй гэжсэн таамаг төвшүүлсэн байна. Гэхдээ нотлох баримт хараахан олдоогүй. Гэвч баримтлагцсныхаа дараа түүний хуучин тээврийн хэрэгслээс Чарлигийн аимшигтай гэрэл зургууд олдсон байсан. Цаазын ял авсныхаа дараа 2015 онд Флод Майклийн хулгайлсан тэр өдөр амь насаа алдсан байна. Гэвч Сүүсний талаар нэг ч үг хэлээгүй. Тэрээр 2023 оны 1 сарын 23-нд Флорид мужид шоронд 79 наснда нас барсан. Гэтэ энд яг өндөр шудраг ус байна уу? Миний бодлоор бол ямар шудрагаас алгаа. За хамтаа хамгийн сүүлийн хамгийн аимшигтай баримт руу орцгоё. 1945 онд төрсөн Данис Канзас хотод амьдарч байсан бөгөөд гаднаас энгийн гэр бүлтэй хүмэд боловч үнэндээ өөр дүр төрхтэй байсан. Тэрээр Скоттын ахлагч сүмийн зөвлөлийн дарга байсан ч үнэндээ нүүр царай нь өөр байсан бөгөөд 2015 онд цагдаа түүний гэрт орж масктай өөрийнх нь зургийг нь олсон юм байна. 1974-өөс 1991 оны хооронд Вачита 10 хүн алагдсан. Тухайн үед аларчин хүний аимшигт үйлдэлүүд бол газар авч байсан. Тэр үед тэрээр цагдааг шоолж захидал илгээж гинэт дахин 2004 онд дахин тэр үйлдэлээ хийж өгсөн юм байна. Тэр үед цагдаа нар түүнийг олоход ашигласан нь түүний явуулсан дискний файл дэх мэдээлэл нь байсан. Баримтлагдсан үедээ Денис болохоор аимшигтай зургнуудтай хохирогчдын хувцсыг өмсөж маск зүүсэн байдалтай зургнуудыг олж харсан юм байна. Тэрээр 59 наснда хоригдож одоо хүртэл 20 халаа эдэлсээр байгаа юм байна. Гэтэ цагдаа нар файлаа өгч өөрөөгөө барьж өгсөн цуврал алуурчин гэсэн үг үү. За тэгээд энэ хүрээ дугаар минь өндөрлөж байна. Тэгээд аль эзэн нарж аргачиж тэгээд энэ бичлэгийг бэлдэн та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та бүхэн таалагдсан бол лайка дараа сабскрайб битэн мартаарай. Бас дараагийн сонирхолтой бичлэгүүдээр хамтаа уулзъя. Та нар ямар бичлэг үзэх хүсэж чинь коммент дээр бас бичиж үлдээгээрэй. За тэгээд хэдүүлээ 80,000 болсон. Тэгээд би 80,000 болсыг тохиолдуулан гоё асуулт хариулттай тийм контент оруулъя гэсэн бодолтой байгаа. Та хэд минь надаас асуухыг хүссэн асуулт байх юм бол энэ комментэнд бичиж болно. Эсвэл бол би пост хэлбэрээр YouTube дээр оруулчих. Та хэд минь тэр постны доор коммент өгүүлдэгээрэй. За тэгээд хамтаа дараагийн контентоор уулзцаая. За тэгээд дараагийн